Хай, сайн байцгаана уу? За өнөөдөр хэдүүлээ маш гоё номын тухай ярилцах болно. Энэ бол миний хайртай уран зохиол байгаа. За би энэ номыг 20 жилийн өмнө уншижсэн. Тэгээд намайг уран зохиол тайртай болоход ном уншихад нөлөөлж байсан хамгийн том чухал номуудын нэг гэж би боддог. Тэгээд тэр үед би айгу бага бахта уншаад тавьж чадахгүйгээр дуусчихсан тийм миний анхны уран зохиолуудын нэг. За энэ удаа би уншихдаа хамгийн анхны хэвлэлийг нь ингэж олж авч уншсан байгаа. Энэ ном бол Мөрөн голын шулан бүсгүй. За анхны хэвлэлээрээ Мөрөн голын хүүхэн шулан гэж бичсэн байт юм байна. За энэ бол нь штэ те Хятадын Жинцуан гэдэг зохиолчийн бичсэн зэвсгийн эрдмийн тухай уран зохиол байгаа. За миний уншижсэн хэлбэр нь болохоор юм цэнхэр хуудастай хавц нүртэй Мөрөн голын шулан бүсгүй гээд хоёр дахь хэвлэл нь байдаг. За энэ ном болохоор 1992 онд анх хэвлэгдэжсэн юм байлээ. За тэгээд би энэ хувилбарыг нь олж уншсандаа тэгээд дахиад 20 жилийн дараа уншсандаа бүр маш их сэтгэл өндөр амар баяртай байсан. Тэгээд тийм болохоор та бүхэндээ санал болгоё гэж бодоод бичлэг хийхээр бэлдсэн байгаа. За энэ Мөрөн голын шулан бүсгүй гэдэг ном маань болохоор Хятадын ийм сонгодог зохиол зэвсгийн эрдмийн тухай өгүүлдэг сонгодог зохиолтой орно. За тэгээд энэ монгол хэл дээр буулгасан байгаа уран тансаг яруу хэллэг нь бол бүр үнэхээр гайхалтай. Энийг болдооторгүй орчуулж гаргаж ирсэн. За тэгээд энэ ном дээр болохоор зөвхөн ийм зэвсгийн дайн тулааны тухай гарахгүй гол дүрийн энэ Мөрөн голын шулан бүсгүйгийн маань хайр дурлал бас гардаг байгаа. За би товчхон үйл явдлыг нь ярьж үгүй. Энэ номыг ингээд нэг ихлүүлээд бариад авчих юм бол ерөөсөө юм зогсож чадахгүй увцтай юм шиг ингээд уншсаар байгаа л амар хурдан уншиж дуустдаг тийм ном баггүй. Ер нь ямар ч төрлийн хүнд тэгж санагдана гэж би бодож байна. Тийм болохоор ингээд үйл явдлыг айгүй товчхон ярьж хичээх болно. За тэгээд Мөрөн голын шулан бүсгүй гэдэг зохиолын гол дүр нь бол мэдээж манай шулан бүсгүй байгаа. За тэгээд Хятадд дээр үеийн тэр Мөрөн гол гэдэг газарт бол их тайвныг сахиулдаг юм 5 мах бод гэж байдаг. Тэр 5 мах бод маань болохоор гал, ус, шороо, төмөр, мод. Энэ 5 мах бод бол ингээ Мөрөн голд их тайвныг сахиулж ядууг тэтгэж шудраг асыг тогтоодог хүмүүс байгаа. За тэгээ харин манай шулан бүсгүй бол тэдний эсрэг байгаа. Нүдээд цавчгүйгээр хүн алдаг аюу тийм эрс шулуун шудраг тэгээд айгуу тийм дайчин тийм бүсгүй байдаг. За тэгээд хүссэн бүх юмаа хийдэг, хүссэн хүнээ алчдаг, өөрийн эрх дураараа оршдог юм бүсгүй байдаг аахгүй. Тэгээд бас амар үзэсгэлэнтэй хинж харсан юм цасны цагаан царайтай юм гоо үзэмжтэй бүсгүй байдаг. Тийм боловч юм нүдээс тавчгүйгээр хүмүүсийг алж чаддаг. Мөрөн гол даяар өмнө нь хизээч үзэгдэж байгаагүй салхи зүсэгч 18 элдний мэх гэдгийг болохоор мэддэг. За тэгээд тэр мехийг нь болохоор үдсэн харсан хүн байхгүй. Үдсэн харсан хүн болгоно нь бол ингээд шулан бүсгүйд алуулж дуустдаг. Алуулдаг болохоор ерөөсөө энэ түүний мэддэг мехийг нь ч мэддэг дайчин баатар гэж байдаггүй тийм байгаа. За тэгээд үйл явдлын хувьд юу болдог вэ гэх юм бол манай номын нөгөө гол дүрийн баатар болохоор за шулан бүсгүй маань болохоор ийм цог золбоотой ийм айхтар эмхтэй байгаа бол нөгөө талд маань төлөвч гээд өөрийгөө ингээд өвгөн болгон хувиргаж мэрэг төлөв хийж явдаг нэг ийм залуу байдаг. За үнэн төвтөрхөн болохоор ийм номын эрдэмд мэрэгсэн даруй төлөв чин үнэнч күнзийн 6 номын судрыг баримталдаг тийм залуу байдаг. За тэр залуу маань болохоор Ид Азийн их залуу байгаа. За ингээд Ид Азийн болохоор нөгөө судрын эрдэмт гаргууд манай Жүү Сан Цүн болохоор зэвсгийн эрдэмт гаргууд. За тэгээ энэ хоёрынхаа ингээд адал явдал нь болохоор нөгөө зэвсгийн эрдмийн адал явдал гараад байгаа. Дээрээс нь бас энэ хоёрын хайр дурлаж гардаг. Ингэснээр болохоор энэ романыг илүү юм сонирхолтой болгож өгдөг юм шиг санагддаг. За тэгээ яаж энэ хоёр анх танилцдаг вэ гэхээр эхлээд болохоор Жүү Сан Цүн дөрөв хувирлагдсан юм ядуу тарчиг өвгөний дүр тавиад явж байсан чинь Ид Азийн болохоор бас дөрөв хувиргацсан өвгөн төлөгч болоо сууж агаад тэр залуу хүүг хараад чи над дээр ирж ингээд мэрэглүүлээ. Ингээд чиний хувьд тавьсан чинь ингээд чи өмнө зүг явах ингээд завхалтай байна гэж нэг өдөр хэлдэг. За тэгсэн чинь тэр өдөр нь болохоор бас нөгөө нэг 3 мах бодийн 4 мах бодийн толгойлогчд нөгөө нэг өвгөн дээр очиж таарад тэр эдийг бас ингээд хөр хайж явж байгаа гэд хэлсэн чинь Ид Азийн хэлэлтэй болохоор бас адилхан өмнө зүг рүү заагаад өчтдөг. За тэгээд тэр өдөр болохоор 4 мах бодийн толгойлогч болоод Жүү Сан Цүн уучраад тэгээд тултаа Жүү Сан Цүн азар ингээд хам гардаг. За маргааш нь болохоор нөгөө өвгөн дээр нь хиж ирээд одоо би чамайг алан чи ингээд яад одоо би чамайг алан чи битэн баярлах. Тэгээд би чамаас өшөөг авнаа алнаа гэж байж байгаа байхгүй. Тэр өдөр болохоор эрэхтэй нөгөө үзэсгэлэнт дүрээрээ Жүү Сан Цүн маань маш үзэсгэлэнтэй тэр дүрээрээ очиод ингээд яг Ид Азингаас өшөөг авахгүй байж л за дахиад нөгөө 1 мах бодийн толгойлогч авах 4 мах бодийн толгойлогч хурд ирдэг. За тэгээ хурж ирээд нөгөө Жүү Сан Цүн маань ална гэж тултаад ингээд байжсэн чинь
модон ах батын толгойлогч билүү. Мөдсинсийн болохоор идазин ингээд 100 уул зурцыг дээр нь зохиод алчдаг байхгүй. Алчнаа гэж боддیں۔ Тэгээд ингээд 5 махад 4 махадын толгойлогчд маш их гутраад одоо бид бол ингээд бүр энгийн иргэнийг алчлаа гэдэг ингээд маш гутраад тэгээд жив санзууник орхиод яваад өгдөг. Санзуу ам гараа. За тэгээд ингээд үйл явдал маань цаашаа үргэлжлээд жив санзуу маань тулалдаа тэгээд явж байгаад за тэгээд тоорын цэцэрлэгт болохоор нөгөө хоёр маань идазин жив санзуу хоёр эргэж уулздаг байгаа. За эндээс болохоор ингээд хэдийгээр жив санзуун засгийн эрдэмт гаргууд ингээд шулам шиг шулам бол хүмүүсийг маш эрсээр алдаг шулам гэж нэрлэгддэг боловч айгүй тийм гинэн цайлган нэмэгтэй хүн байдаг. Тэгээд идазин араас нь харчаад танаад яаж ингээд амьд байгаа 100 уул зурцэгтэй зохиолчаад яаж их амьд байгаагаа надад зааж өг чи ингээд бяцлаад сурсан байна гэд хэлүүлэх гэсэн чинь нөгөө ч өвгний дүрээ биш ингээд айгүй гой намын залуугийнхаа дүрээр хардаг. За тэгж сайн зам манаас яг ингээд энэ мөчөөс эхлээд чи надтай цугаа өгнөдөг гэж юу нас ингээд идазин жоохон дурчтай байхгүй ингээд үйл явдал маань өрнүүлт ингээл тэгээ зөндөх үйл явдал болно. Тэгээ энэ номон дээр гардаг зүйлс нь ерөнхийдөө зэвсгийн эрдэм буюу энэ тулааны урлаг, сэлэм тэгэл ийм адал явдалтай уншиж ихэлсэн л дуусахаас нааш зогсдгүй төрлийн тийм зохиол байгаа. Тэгээд мөрөн голын шулан бүсгүйг бол ингээд уран зохиол сонирхдогч бай, сонирхдаггүйч бай ямар ч хүн ихлүүлсэн байхад хязгаарч харамсахгүй ном гэж би бодож байна. Тэгээ миний хувьд бол энэ 5-аас 5 оноо авахар ном байгаа. Тэгээд би жоохон бахтаа уншаад маш хурдан уншиж юм догтолж уншиж ирсэн нэг тийм төрлийн ном маань байдаг. Намайг ингээд бүр номын амтанд оруулж ирсэн номуудын маань нэг учраас би дахиж уншихдаа яг тэр мэдрэмжийг авч чадсан. Тэгээд гахалтай ном гэдэгтэй нь болохоор үнэхээр санал нэг байгаа. За тэгээд энэтэй холбоотойгоор биш дээ энэ нөгөө хиттийн зэвсгийн эрдмийн одоо юм эрдмийг харуулдаг уран зохиолын одоо юм сонгодог номуудын нэг баггүй үүнтэй адилхан монголчууд бас ерөнхийдөө аягүй уншдаг штэ хүүтэн уулын бичээс 3 улсын түүх тэгээд нөгөө өмнөдөд зорчсон илүү нөгөө сүн үгэн гардаг ч юм уу тэд нар ч юм болохоор бас яг юм хиттийн зэвсгийн эрдмийг харуулдаг юм сонгодог зохиолууд байгаа. Жишээлх юм бол би одоо бас уншиж байгаа бас яг адилхан болдооторгоо орчуулгаар гаргасан 3 улсын үлгэр байгаа. Энэ мөн ялгаагүй Баатар Эрсийн за тэгээд энэ дайн тулаан цэрэг эрс зэвсгийн эрдмийн тухай гардаг. За гэхдээ илүү болохоор нөгөө нэг баатарлаг эрсийн түүхэнд суурилдаг бол манай мөрөн голын шулан бүсг болохоор юм эмхтэй гол дүртэй тэгээд бас юм хайр дурлал гардаг энэ төр нь болохоор надад илүү таалагддаг учраас миний хувийн зүгээс бол би мөрөн голын шулан бүсгүүд илүү дуртай эмхтдийн зэвсгийн эрдэм дотроос. За тэгээд би үүнтэй холбоотойгоор бас нэг одоо зэвсгийн эрдэм дотроо өөр улсын энэ зэвсгийн эрдэм чин Японд болцохоор самурай болчих штэ. Да сэлмээр хичээлдэг. Самурайтай холбоотой би маш гоё манга уншиж байсан. Тэр нь болохоор та бүхэн мэдэх байх гэж бодож байна. Vagabond байгаа. Vagabond болохоор Тара энийг хардаа. Ин зузаан манга энэ дүнгижл 3-ны 1 нь энэ болохоор Big Production-ы хэвлэл нь байгаа. Тэгээд нийтдээ 12 цуврал байдаг. Vagabond-ыг болохоор Takahiko Inoue гэдэг Япон манга артист бичсэн байгаа. Тэгээ харамсалтайгаар одоогоор болохоор яг манга манд бүрэн хэмжээнд дуусаагүй. Гэхдээ нийтдээ болохоор 300 гаруй чаптертэй. Тэгээд энэ Vagabond дээр болохоор Miyamoto Musashi гэдэг самурайгийн тухай гардаг. Тэр самурай маань Японд байсан бодит түүхэн хүн байгаа. Өөрийнх нь одоо биччихсэн ном хүртэл байдаг. За тэгээд энэ самурайгийн Musashiгийн амьдрал юу тохиолддог одоо түүний замнал за тэгээд энэ хэрхэн самурай болж байгаа түүний төсвөр хатуужил ганцаардал бүгдийг болохоор харуулдаг маш гайхалтай юм манга байдаг. За энэ манганы хувьд болохоор одоо энэ самурайгийн тухай гарна. Тэгээд одоо бас зураглалын хувьд бол үнэхээр гайхалтай гоё гэж би хэлмээр байна. Би нөгөө нэг энийг эхлээд интернетээр уншижсэн байхгүй юу. Тэгээд интернетээр уншиж хахад ч юм болохоор одоо ингээд дэлгэцийн цаанаас харах тэгээд ийм цаасан хэлбрээр хараад унших хоёр бүр шал өөр юм байлээ. Тэгээд би энэ мангаг болохоор бас уншаад амар юм дурлаж уншижсэн. Тэгээд миний бодлоор ялангуяа бас ингээд эрэгтэй хүмүүст иймэрхүү төрлийн манга энэ төр унших аюу гоё юм шиг байгаа. Ягаад гэвэл ингээд эр хүний одоо нэг тийм эрэгтэй хүний л мэдэрдэг юм одоо мэдэрдэг мэдрэмжүүдийг одоо энэ Takahiko Inoue энэ манга дээр амар гаргасан гэж юм хүмүүс тэгж ярьдаг. Тэгээд хэрхэн одоо юм төсвөр хатуужлыг өөртөө суулгаж байгаа. Яаж одоо юм нөгөө нэг хүсэл тачаалуудаасаа өөрийгөө тусгаарлаж байгаа. Хэрхэн ганцаардлыг даван туулж байгаа.
яаж одоо ингээд өөрийгөө таньж мэдж байгаа гэх мэт маш олон зүйлийг энэ ерөөсөө ингээд нөгөө манга дотроо хоёр төрөл байдаг гэсэн сонин шонин. За би зөв хэлж байгаа буруу хэлж байгаа мэдгүй нь ямар ч юм ингээд илүү хүүхдэд зориулсан болоод одоо юм жоох юм том хүний гэдэг нь нөгөө том хүний биш нөгөө нэг одоо юм арай юм одоо анимашн хүртэл ингээд хүүхдийн анимашн, том хүний анимашн гэж байдаг шүү дээ. Тэрэн шиг одоо юм арай том хүний одоо юм майндсетэд зориулсан манга байгаа. Тэгээд энэ манга дээр болохоор зураглал нь бол тэр чигээрээ бүр төгс гэж би хэлнэ. За тэгээд зураглалаас гадна түрүү хэлсэнчлэн юм хүний дотоод оршихуйн талаар маш их зүйлсийг ойлгож авдаг. Тэгээд энэ Ямато Мусаши маань түүхэн хүн учраас уншихад бүр илүү сонирхолтой, амар гоё байдаг. Тэгээд Мусашигийн амьдрал бол ерөөсөө тэр чигээрээ урлаг. Тэгээд амар гоё, уншихад үнэхээр гоё. Тэгээд ялангуяа би одоо ингээд ийм цаасан хэлбэрээр нь уншиж үзсэндээ бүр үнэхээр баяртай байгаа. Тэгээд хэрвээ та нар нөгөө нэг интернетээр унших гэх юм бол readvagabond.com билүү. Ерөнхийдөө ингээд read manga гэж хайчаар манганууд нь интернетээр бол гараад ирд юм бэлээ. Тэгээ ямар нэгэн байдлаар хэрвээ манга одоо сонирхож байгаа бол Vagabond бол бүр пик хамгийн одоо юм маш гоё нь гэж би хэлмээр байна. Тэгээ ерөнхийдөө юм тэр самурайн урлаг, элдний, сэлэмний урлаг энэ төр бол бүр гахалтай. Энэ хороо дээр ер нь унших зүйлс дэндүү их байна. Би ч нөгөө амар тийм драма, романс уншдаг, романс суран зохиол уншдаг хүн шүү дээ. Сүүлийн үед болохоор яг юм илүү юм одоо юу гэмээр юм те нэг хүний замналын тухай ч юм уу юм дотоод өөрийгөө олж нээж байгаа тийм одоо уран зохиолуудыг унших илүү сонирхолтой болсон байгаа. Тэгээд миний өнөөдрийн одоо юм санал болгож байгаа номууд гэх юм бол Мөрөн голын шулан бүсгүй Хятадын зэвсгийн эрдмийн сонгодог бүтээл уран зохиол байгаа. Тэгээд манай шулан бүсгүйд дурлахыг хүсэх юм бол Мөрөн голын шүүхэн шулмыг олж уншаарай гэж хүсье. За тэгээд Японы манай Миямото Мусашид дурлахыг хүсэх юм бол Vagabond-ыг уншаарай гэж би хүсэж байна. За энэ хоёр манга болон уран зохиол маань хоёулаа миний хувьд 5-5 оноо гэж үнэлэхээр зохиолууд байгаа. Тэгээд та бүхэн хэрвээ уншижсэн бол сэтгэлээ үлдээгээрэй. За уншаагүй бол би уншиж үзхийг зөвлөж байна. За тэгээ миний бичлэгийг энэ хүртэл үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр удахгүй уулзъя. Баяртай.